ой. Всем привет! MyTube нэвтрүүлэг маань эхэлж байна. MyTube нэвтрүүлгээр та бүхэндээ сонирхолтой гэсэн бичлэгүүдийг үзүүлэхээр бэлдсэн. Үзэгчид та бүхэн ч гэсэн MyTube нэвтрүүлэгт хандаж өөрсдөө болон өрөөлд тохиолдсон сонирхолтой бичлэгүүдийг бас ирүүлэх боломжтой үзэгчтэй. Хашаа давж байгаа хүмүүс ямар хөө алдаа гаргадаг юм бол хүмүүс өөр өөрсдөө гэсэн хашаа давах харгатай юм шиг байна. Энэ бүгдээс бүгдээрээ сонирхъя. Саяны бичлэгээс та бүхэн хашаа давах гэж оролдоод хэрэггүй гэдгийг бол харсан баг. Яагаад гэвэл мэдээж хашаа байгаа бол хаалга байж л байгаа. Тийм учраас та хаалгаар эхлээд гарах хэрэгтэй гэдгийг танд зөвлөмөр байна. Өнөөдөр та бүхэнд бас амьтдын бичлэгээс бас үзүүлэхээр бэлдсэн байгаа. Амьтд бүжиглэх авиастай гэдгийг одоо үзүүлэх гэж байгаа бичлэгээр та бүхэндээ харуулах болно. Товчлоор бүжигчин шувууг та бүхэндээ танилцуулъя. Энэ бол галуу байх болно. Галуу ер нь яаж товчлоор бүжиг хийх юм бол? Та бүхэн хүүхдийн киноноос бүжиглдэг пингвинийг олж харж байсан баг. Гэтэ кинон дээр биш яг бодитоор пингвин яаж бүжиглдэг юм бол өөрийнхөө сэтгэл хөдлөлийг яаж бүжигтэй уялдуулж холбод юм бол сонирхолтой юм шүү. Энэ хорвоо дээр зөвхөн хүн дурладаг гэж бодож байна уу? Тийм биш. Амьтад ч гэсэн дурлж чаддаг. Гэхдээ өөр төрлийн амьтад хоорондоо дурлуул яад юм бол сонирхолтой юм шүү. Жишээ нь туулай, нохоо. Туулай, нохоо хоёрт бол үнэхээр бас тааламжтай байх шиг байна. Гэхдээ нохоо туулай хоёрыг хоорондоо эвцэлдэж тохирно гэдэгт бол би нэг л итгэхгүй. Мэдээч дээ яаж тохирох юм бэ? Энэ хоёр амьтны дундаас гарсан үр төлийг одоо яг юу гэж нэрлэх болж байна? Гөлөг гэх үү эсвэл бүжин гэх үү? Яг энэ хоёр амьтны дундаас гарсан мутантыг гөлжин гэж яагаад нэрлэж болохгүй гэж? Гөлжин. Нэрнээс гадна бас нэг зүйл маш ихээр сонирхол татж байна. Энэ юу вэ гэвэл энэ хоёроос гарсан мутантыг яг ямархуу хэлбэр дүрстэй байна гэж та бодож байна. Иймэрхүү хэлбэр дүрстэй байх байсан болов уу гэж бодож байна. Эсвэл ийм ч юм уу? Ийм зүйл байж болохгүй штэ. Хайр дурлаа гэж. Амьтад өөрсдийнхөө чадварыг хүмүүс бидэнд гайхуулсаар л. Энэний нэг жишээ бол коала баавга. Коала баавгыг та гитар тоглож ийн гэдэг төсөөлтөө таны санаанд л буухгүй байх гэж бодож байна. Тэгвэл одоо бичлэгээ үзье. Энэ коала баавгууд гитар бэлгэх хэрэгтэй гэж бодож байна. Хэрвээ тэгэх юм бол энэ яаж тоглох вэ? Сонирхолтой юм шүү. Энэ цагаас хойш коала баавга нэрт гарч хувцас болон бүх төрлийн бүтээгдэхүүн дээр өөрийнхөө зургийг хэвлүүлэх болж. Тэр яаж чадвар? Зөвхөн нэрт гараа зогсохгүйгээр хүүхнүүдийн хайрыг ч гэсэн маш ихээр татах болж. Тэр яаж чадвар? Ууснаа шингээ гэж ярьдаг. Энэ бол яалтчгүй үнэн үг. Энэ жишээг баталсан нэгэн бичлэгийг та бүхэнд үзүүлэхээр бэлтлээ. Ирүүлдэ бол энэ хоёр үү зайгүй сайхан найз. Гэхдээ согтохоор хэн болж хөрдөг юм бол? Чуешь ты, бля, сука? Что ты, сука? Зүгээр нэг агсгнах биш. Тасарсан найзаасаа хариуг авахар шийдлээ. Чуешь ты, бля, сука? Тэг тут учтёшься. Хэрэг мэдээж далдганалтаа залуу минь эхлээд хөл дээрээ тогтуул яасан. Энэ залууд олон зүйлийг хийж болохоор. Гэхдээ ямар ч нэмэргүй. Телевизээр гарах сонирхолтой хүмүүс маш их байдаг. Энэний жишээг өнөөдөр та бүхэнд үзүүлэхээр боллоо. Эхний зураг алаачдыг та бүхэндээ үзүүлье. Abych dokončil tu myšlenku, byl na stadionu kryt. V téhleté chvíli je všechno připraveno k tomu, aby fanoušci opustili nejenom přímý přenos České televize, ale aby opustili také Prahu. Policie má samozřejmě přijatá. За магадгүй энэ залуучуудад зурагтаар гарах ганц боломж нь энэ юм билүү?
Магадгүй энэ залуучуудыг дахиж камерын телевизийн камер олдохгүй байх гэж бодож байна. Тэгээ хэрвээ энэ залуучууд мэдээж ганц удаа олдсон боломж бол мэдээж алдахгүй хичээсэн байх гэж бодож байна. Гэтэ энэ залуучууд ямар нэг их шаардлага байсан юм уу гэдгийг бол би яг хэлж мэдэхгүй байна. Abych dokončil tu myšlenku, byl na stadionu klid. V téhleté chvíli je všechno připraveno k tomu, aby fanoušci opustili nejenom přímý přenos České televize, ale aby opustili také Prahu. Policie má samozřejmě přijatá. Тэгэхээр үзэгч тав хүн ч гэсэн бас хэрвээ телевизийн камертай таарлах юм бол иймэрхүү зүйлүүдийг битээ гаргаарай гэж тав хүнээс хэлмээр нь үзэгчтэй. За одоо ингээд дараагийн бичлэгээ тав хүндээ үзүүлээ. Дараагийн бичлэг дээр нэгэн залуу нэг сэтгүүлчийг бас чадхынхаа яриагаар саатуулах болно. Зурагтаар гарах сонирхолтой хүмүүсийг одоо яалтаач вүлээ. Different atmosphere here in this pub now than there was when we got here at 8 o'clock this morning. Now it's a different crowd that are here now. It's starting to fill up with football fans, but when we got here this morning it was full of Andy Murray fans, hoping beyond hope that this, his third Grand Slam final, would be third time lucky for him, but it just wasn't to be. And local people here are very disappointed but also extremely proud of Andy Murray, and they say, remember, well, he didn't win, well, he made it to the final, and he made it to the final this time last year, the same Australian Open final where we were all here then and we'd all had our fingers crossed for a different outcome this time. Now we've been told not to lose heart at all. Some of the greatest tennis players of our time, amongst them Andre Agassi, didn't win his first few shots at a Grand Slam. It happened for him later in the day. And we were talking to children this morning who are all inspired by Andy Murray. He's a great reputation for this town. Туулаа гэж хэнийг хэлдэг юм бол туулаачлах гэж ярьдаг. Нийтийн тээвэр болон галт тэргэнд үнгүү зорчихыг туулаачлах гэж нэрлэдэг. 90-ад оны үед тарилуусны ард зүгддэг хүмүүс маш ихээр байсан. Магадгүй эдгээр өөрсдийнхөө мөнгийг хэмнэсэн баг л та. Харин одоо үед Оросд ийм явдал тохиолддог гэвэл та итгэхгүй. Одоо гарах гэж байгаа бичлэгэн дээр нэгэн туулаачилж байгаа эмээ гарна. Эмээ яагаад туулаачлах болсон бол эхний хувилбар автобусанд мөнгө өгөхгүйгээр зорчихыг хүссэн. Одоо хүнээс автобусны мөнгө авахгүй шүү дээ. Тийм. Эсвэл дараагийн хувилбар жолооч эмээг харалгүйгээр хөдлөөд явсан. Харин эмээ араас нь хөөж гүцээд зүгдэж амжсан. Эмээ их л яарчтай. Тэгээгүй бол энэ зүйлийг орлоно гэж би л бодохгүй. Гэхдээ ийм зүйл осолтой гэдгийг өдийн насны хүн мэдмээр лээ. Тэгээд ч ийм үйлдэл настай эмэгтэйд тохирно гэж юу? Та оролдоод хэрэггүй байх гэж бодож байна. Зөвхөн эмээ ийм үйлдэл хийж нэг үвэл бас үгүй. Дараагийн бичлэгээр гарах нэгэн залуу өөрийнхөө хөдөлмөрийг хөнгөлүүлсэн байна. Яаж тэр вэ? Тэрэгэнцэр дээр суудаг залуугийн гар нэлээд чилсэн бололтой. Эсвэл автобусанд тэр залууг оруулж өгөх хүн олдоог байх. Харин та юу гэж бодож байна? Бичлэгээ үзье. Одоо үзүүлэх гэж байгаа видеон дээр нэгэн охин хичээлээ тараад шуурга сөрөөд харих гэж яваад нэгэнд машины цонхыг мөрөх болно. Хөөрхий дөө. Урдах замаа харалтай охин минь. Тариншааны нөхлөө унсан бол яана. Эсвэл машин дайруулах юм бэлүү? Охин юу ч болоогүй юм шиг цаашаа замдаа гарна. Магадгүй өдөр болгон охинтой ийм зүйл тохиолддог юм болов уу? Саяны энэ үйлдэлийг бол та бүхэн санаатай үйлдэл гэж бодохгүй байх. Харин охины энэ үйлдэлийг олон дахин давтах юм бол энэ бол санаатай үйлдэл болж хувирна. Видеог давтаж үзье. Ханаа бодох сонирхолтой аргуудаас байна. Одоо үзүүлэх гэж байгаа видеон дээр рок залуус өөрийнхөө үсийг ашиглан ханаа бодох болно. Яаж тэр вэ? Энэ залуус одоо юу хийгээд байна? Ханаа бодохын тулд үсээ ургуулсан юм болов уу? Пелавлим зорилготойгоор үсээ ургуулсан гэж бодохгүй. Энэ залуус энээс өөр арга олдоогүй бах та. Энэ залууст өнгөрөөш багс байгаагүй бах та. Дараа нь үсээ будагнаас яаж салах болж байна? Энэ залуус дараа нь хуссан гэдэгт бол би итгэлтэй.
Амьтад өөрсдийнхөө зүсийг хувиргаж чадна гэвэл та итгэх үү? Одоо үзүүлэх гэж байгаа видео энийг батлах бол. Нэгэн тагтаа өөрийнхөө зүсийг хувиргаж бусад тагтаануудаас зиндаа илүү гэдгээ батлах гэж байна. Магадгүй тоншиж байгаа будаанаас арай ихийг өөртөө авах гэж энэ аргыг хэрэглэсэн байж болох юм. Муусан дод тагтаанараа зараа стайл. Энд төтөвж байгаа харахгүй байна уу? Муусан ач байна. Гаднаа гяланцэг дотроо паланцэг гэж энэ дээ. Паланцэг болов. Паланцэг гэдэг болов. Ямар сонио үг вэ? Анхудаа анзарч байгаа юм шүү дээ. Тагтаа хоолно гэдэг бол маш том буян гэж бодож байна. Ер нь амтан хооллох гэдэг бол миний хувьд хамгийн дуртай ажил юм аа нэг. Харин одоо үзүүлэх гэж байгаа бичлэгэн дээр нэгэн жаалгүй тагтаа нарыг хооллохыг оролдоно. Яаж хооллохын бүгдээс байх юм. Хүмүн хурдан будаага хаяач. Энэ хүүгийн энэ үйлдэлийг харсан чинь киноны хэсэг санаанд орлоо л доо. Зомби нарт хөөгддөг хэсэг. It's close to midnight. Something evil's lurking in the dark. Under the moonlight. Түүц гэж ямар үгнээ товчлол үлээ? Талах, үйлдвэрлэх, цэх. Төргөн үйлчилгээний эзэг. Магадгүй энэ түүцний худалдагч өмнө нь маш олон удаа юмаа булаалгаж байсан. Эсвэл дээрэмдүүлж байсан. Эсвэл бүр халдлаганд өвтөж байсан байж болох юм. Тийм болохоор өөртөө маш сайн хамгаалт хийсэн юм шиг байна. Одоо бичлэгээ үзье. Хашир хүн гэж үнэхээр л хаширсан үнийг л хэлт юм байна. Борооны шүхэр зөвхөн борооноос хамгаалаад зогсохгүй маш олон төрөл байдаг. Харин одоо үзүүлэх гэж байгаа шүхэр бол арай тэнтнэ. Та хэдэн хүнд зориулсан шүхэр гэж бодож байна? Энэ шүхрийг ганц хүн хураадаг гэдэгт би лавлахгүй. Одоо үзүүлэх гэж байгаа бичлэг өмнө та бүхэнд үзүүлж байсан нэгэн бичлэгийг яалтчгүй сануулна. Энэ бичлэгэн дээр нэгэн залуу яг тэмцээний үеэр барианд орохын өмнө бүдэрч юм. Ямар азгүй юм. Гэхдээ энэ залуу өөрийгөө маш хөнгөн аварч гарна. Өөрийнхөө авьяасаар. Олонний танил хүмүүсийн машиныг цагдаа нар зогсоогоод ирэхэд яаж авдгийг та бүхэндээ үзүүлье. Үнэхээр эв нэртэй. Энэ жишээн дээр Бэтмений машиныг цагдаа нар зогсооно. Okay, Batman. Okay. How are you? Good. It's a nice car, dude. Телевизэн шууд нэвтрүүлэгт та зочноор орох болсон бол юу анхаарах ёстой вэ? Магадгүй үсэндээ анхаарна, гадаад хувцсандаа анхаарна. Хамгийн гол нь өөрийнхөө эрүүл мэндийг ямар нэгэн асуудалгүй гэдэгт та бүр итгэлтэй байх ёстой. Юмэг гэж утга та шууд нэвтрүүлэгт орохоос өмнө 0 ороод гарч ирэхтэй байх гэж бодож байна. Дараах бичлэгээс үзцгээе. Conseguiu. Não deu pra você, Cleide? Faltou um pouquinho, né? Aí, ó, passou mal. Passou mal. Хэмжээгээ мэдэхгүй арх пив гүзэлдэг хүмүүс маш их байдаг. Энэ нэг жишээг бол одоо та бүхэндээ үзүүлье. Заавал дуустал нь ухаалгүй шүү дээ. Тийм биз дээ. Ямар шижиг юм бэ?
Загвар өмсгчид тайзан дээр алдаж гიშгэх тохиолдол маш их байдаг. Магадгүй тэдний бурууч гэж юу байх вэ? Өөрсдийнх нь анх удаага өмсөнтэй гуталтай холбоотой байх л та. Гэхдээ одоо үзүүлж байгаа бичлэг бол арай л дэндүү. Бусдын эд хөрөнгөд санаатаагаар халдна гэдэг бол энэ мэдээж хууль бус зүйл. Гэхдээ хин нэгний үнэтэй машины урд клипний зураг авах бол энэ хууль зүйн хэрэг болохоор энэ тийм сайхан санаа биш байлаа гэж би бодож байна. There you go. All black, everything, BT. You got a rose. Get it. Think so. Get the fuck away from my car! What the fuck? I thought you were gonna be getting paid for this shit. Man, get that fucking... Энэ залуус өөр машин олдоогүй юм бах та. Дараагийн бичлэг. Одоо үзүүлэх гэж байгаа бичлэг та бүхэнд маш сонирхолтой байх гэж бодож байна. Хөгжмийн аяыг биеэрээ мэдэрч гаргана гэдэг бол үнэхээр авьяасан. Одоо та бүхэндээ бичлэгээ үзүүлье. Урсдаг шатны эсрэг урсгалыг давж гарна гэдэг бол тийм сайхан санаа биш гэж бодож байна. Дээрээс нь цаг алдахын нэмэр. Ялангуяа настай хүмүүс энийг туршиж үзээд хэрэггүй байхаа гэж бодож байна. Энэ бол хизээч бүтчихгүй зүйл байх болно. You'd think after a while he would have noticed that he's going nowhere. Энэ хөгшчүүд одоо яаж чагсан болов? Юртээс ойлгохгүй. Өнөөдрийн MyTube нэвтрүүлэг энэ түрээд өндөрлж байгаа үзэгчтэй намайг хөтлөгч Рома гэдэг. Баяртай. Ой, ой, ой. Oh.